Харилцааны эерэг дадалтай хамт олон аяны хүрээнд Баянгар аймаг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас инээмсэглэн угтаж, инээмсэглэн өдий, талархлын 7 хоног, хүндэтгэлийн 7 хоног, зэрэгжилч, жагсаалч хамт олон зэрэг 7 хоногийн үрээ дэвшүүлэн ажиллалаа. Инээмсэглэл дүүрэн алба хаагчаар дислэгч Галдан Цэрэн, ахлагч Энх Баатар, иргэд үйлчлүүлэгч хамт олонны талархал хүлээсэн алба хаагчаар Хошууч Үнэнбат, хүндэтгэл хүлээсэн алба хаагчаар ахлагч Эрдэнэ Бэлэг, зэрэгжилч, жагсаалч алба хаагчаар дидахлагч Баттөмөр нар тус шалгарсан байна. Баянгар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас харилцааны эерэг дадалтай хамт олон аян алба хаагчдынхаа дунд өрнүүлэн 4-7 хоногийн туршид 9 сарын 12-наас 10 сарын 12-ны хугацаанд зохион байгууллаа. Эхний 7 хоногт инээмсэглэж өгтөө инээмсэглэн үдээ, дараагийн 7 хоногт талархлын аян, 3 дахь 7 хоногт хүндэлийн аян, энэ 7 хоногт сэргэжилт жагсаалт байдлыг сайжруулах юм аян зарлаад явж байна. Мөн аяны хүрээнд олон улсын бизнес интеллект тренер багш буян жаргалаар хувь хүний хөгжил сэдвээр сургалт зохион байгууллаа. За өнөөдөр би олон улсын Оросын холбооны улсын Венерс академийн хувь хүний хөгжлийг хөгжлийн тухай хичнээн олон ном байдаг ч гэсэн яг өнөөдөр амьдрал дээр 35 жилийн туршлагаараа Владимир Довгн гэж Оросын холбооны эрдэмтэн 8хан супер дасгалаар хувь хүнийг өөрчилж болдог юм байна гэсэн энэ гоё сургалтыг арга зүг нээж илрүүлснээр орон нутгатаа өнөөдөр шүүхийн шийдвэрийн хамт олонд энэ хувь хүний хөгжлийн сургалтаар сургалт явуулаад тэгээд өнөөдөр манай шүүхийн шийдвэрийн хамт олон маань Венерс академийн оюутан болж суралцаад диплом гардаж авсан ийм баярт үйл явдал болж байгаамаа. Тэгээд энэ сургалт нь бол хувь хүний хөгжлийг, хувь хүнийг өөрчлөх богино хугацаанд яг бие сэтгэл тарих гурийн холбоодогчгийн богино хугацааны өсрэлт хийсэн ийм сургалт байгаа. Тэгээд энэ сургалтаараа бол нэлээд олон хүнийг өөрчлөх боломжтой. Нийгэмд болохгүй зүйл маш их байна. Нийгмийн стресс бухимд ийм хувьд хүн өөрөө л өөрийгөө өөрчилж сөрөг мэдээлэлээс хол байх аргаа олох. Тэгээд мэдээлэлд ямар нэгэн сөрөг зүйлд автахгүй байх, бодлоо эзэн болох, бодлоо удирдах, төвчээртэй, төсвөртэй байх. Тэгээ ямар нэгэн зүйлээс гэр орон үүрх гэрээ хамгаалахын тулд оюуны асарх мэдлэг өндөр чадвартай байх. Мөн 200 инээмсэл гэж энд орж ирээд байгаа. Тэгээ 200 инээмсэл гэдэг нь болохоор зэрэг инээдний цаана маш олон дархлаа явуулж чаддаг хүнийг сэтгэл готролд янз бүрийн амьдралын нухчаан донд хүн хичнээн бухимдалтай стресстэй байсан ч гэсэн 200 нэмсгэлээр дасгалжуулж өөрийгөө зоригжуулснараа хүн маш гоё өөрчлөлт орж ирдэг байгаа. Тэгээд нийгэм инээд бол дархлаа өндөртэй нийгмийн халдвар байдаг учраас хүн болгон энэ өөрчлөлтөнд маш олон дасгалууд хийж байгаа. Мөн эрхэм зорилгоо тодорхойлох байж байгаа. Тийм эрүүл ус эрүүл мэндийн талаасаа ингээд бүхий л талаасаа 8 цогц дасгалыг би өнөөдөр ингээд шүүхийн шийдвэрийн хамт олонд заагаад хэрэгжүүлээд ингээд бид хэд 4-5 хоногийн сургалтанд манай хамт олон амрагдсан. Тэгээ эндээс л маш их гоё өөрчлөлтүүд гарсан. Хүн болгон хэрхэн өөрчлөгдсөн талаараа ярьлаа. Тэгээ энэ супер 8 дасгалаар хүн болгон өөрчлөлт боломжтой гэдгийг би өнөөдөр заагаад төгсөлтөө хийж байна. 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгар сумын захир 7 дугаар багт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг багаас нь хүргэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль дүрм журмыг сурталчлан таниулж, иргэдийн санал хүсэлтийг авч, захир 7 дугаар багийн засаг дарга Гандмөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. За та бүхэнд өнөөдөр мэнд хүргэе. Баянгар шүүхийн шийдвэр газраас 2022 оны 9 сарын 22-наас 2022 оны 9 сарын 10 сарын 12-ны хүртэлх хугацаанд харилцааны эерэг даатгатай хамт олон сарын аяны хүрээнд Баянгар аймгийн захир 7 дугаар багийн иргэдтэй нээлттэй хаалганы төлөвлөгөөг зохион байгуулж байна. Уг төлөвлөгийн хүрээнд багийн засаг дарга нийгмийн ажиллангуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж зөрчигдсөн хүүхдийн эрх төлбөрийг төлөвлөх ажиллагааг иргэдтэй нээлттэйгээр зохион байгуулж ажиллаж байна. Захир 7 дугааргаас энэ шүүхийн албанаас өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа, нээлттэй өдөрлөг хийгээд үйл ажиллагаа хийгээд явж байгаа юм байна. Тэрнт оролцоод явж байна. Цуг ийм өдөрлөг зохион байгуулж улсуудад мэдгүй улсууд нь мэдээлэл авч ажиллаж байгаад нь баярлж байна. Мөн энэ өдөр Баянгар аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад миний мэрэгжил сайхан сэдвээр төлөөлөгч Ахмад Сайн Заяа, хорихоос өөр төрлийн ял идлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахлах дислэгч Анх Баяр, 14-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч дислэгч Мягмар нар сургалт зохион байгууллаа. Иргэний шийдвэр гүйцэтгэх дасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа амар сайхан болон бусад алба хаагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажил мэргэжлийн онцлог, төрийн тусгай албаны бахархал, мэргэжил сонголт зэрэг сэдвээр сурагчдын сонирхсон асуултанд хариулж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, эрх зүйчийн мэргэжил сонгосон зарим сурагчдад гарын бэлэг гардуулан амжилт хүслээ. Аяныг дүгнэх болзол
аяны үйл ажиллагаанд оролцсон байдал ЭЭТ албаагчдын санал зэргийг үндэслэн харилцааны эерэг дадалтай албаагчийг тодруулан өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. Миний мэргэжил сайхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаа баярлалаа.